бэлэн темплейтээс ашиглах хэрэгтэй байгаа. Цагаа хэмнэхийн тулд. За энэ edit гэдэг одоо энэ юуны бичгийн хажууд templates гэж байгааз. За энэ рүү ингээд орох юм бол та нар бэлэн ингээд зөндөө одоо темплейтүүд байна. Энэ нь болохоор хүмүүсийн бэлдэж тавьсан одоо ингээд одоо тий янзлаад аль хэдийн ингээд бэлдээ тавьчихсан бид нар ингээд ашиглаж болох одоо видео байхгүй. За тэгээ энэ видеог үнэгүй хувилбар та бүхэн угаасаа ингээд ашиглаж байгаа. Одоо энэ стандарт гэсэн ийм diamond ийм хэлбэртэй цэнхэр бичиг байгааз ийм бичиг хэрвээ темплейт дээр чинь харагдаж байх юм бол энэ төлбөртэй ашиглах нэ. Би энэ темплейтийг ашиглахын тулд төлбөр төлөх нэ гэсэн утгатай гэсэн үг. За тэгээд та бүхэн одоо юу гэдэг өөрсдийнхөө энэ видеогоо одоо юу гэдэг ямар хэлбэрээр те одоо өдрийн блог хэлбэрээр та нар яах юм уу? Аль эсвэл одоо юу гэдэг ямар хэлбэрээр яах юм те одоо тэр юугаа хайчих болно. За одоо энэ өдрийн блог хэлбэрээр би ингээд темплейтийг хайгаад те өдрийнхөө блогийг би одоо ингээд богинохон хугацаанд гоё видеонуудаа хурд хугацаанд биелүүлэх гэх юм бол эндээс яг нь одоо англиар бичиж хайна. Монголоор хайх юм бол яахгүй. За тэгээ daily blog гэдээ дарчи те. За тэгэнгүүт ингээд зөндөө олон ингээд темплейтүүд зөндөө гоё темплейтүүд гарч ирнэ. Ингээд одоо дуу муугийн хүчсэн цаанаас нь одоо бичгийн бичсэн те ингээд одоо видеоны чинь ингээд чанарын ч юм уу эсвэл өнгөний өөрчлөлтсөн ийм зүйлүүд байгаа байхгүй юу? Миний хоолой сонсогдож байгаа шүү дээ, Сонсогдож байна уу? Аа. За. Тэгээд одоо энэ харж байгаас та нар стандарт гэдгийг ерөөсөө та нар одоо үнгүүгээр ашиглаж болохгүй. Төлбөр төлнө. За энэ болохоор ингээд үнгүү байгаа байхгүй юу? За тэгээд энэ үнгүүг нь хэдүүлээ сонгочих гэж бодъё. Ингээд одоо тест маягаар тий. За энийг сонгоод за ингээд за нэг иймэрхүү дуу нь гоё байна те одоо ингээд солигдож байгаа байдал нь ингээд дуунда тохироод бас гоё солигдчихээн. За би энэ надад таалагдж байна гэх юм бол одоохондоо эвлүүлэхгүй байх юм бол энэ save гэсэн дээр та нарт дарж болно. Тэгээ хадгалчих болно CapCut дээр. За тэгээ лайк дард юм уу те яад юм. За тэгээд энэ хүнээ бас фоллоу хийж болох нь шүү дээ. Ингээд гоё темплейт хийдэг бол за тэгээд ингээд use template гэдэг дээр дарна. За ингэх юм бол одоо ингээд зөндөө олон видео хийхээр болж байна те. За эндээс ингээд сонгочих хамаагүй. За эхнийх нь жоохон нүүр царайгаа оруулахаар хийчихье гэж бодъё. За ингээд эхний 3 секунд айгуу чухал шүү дээ. Та нарын нүүр зураг. За цаана жоохон чимээтэй гэж магадгүй шүү. Тэгээд дараагийн за энэ бичлэгнүүд ингээд оруулчтай хамаагүй. Та нарт ингээд яах гэж байгаа учраас. За ингээд гадуур юунд явж байгаа. Ингээд ер нь бол гой бид нар чи айгүй гой бэлэн бичлэгнүүд зөндөө байдэн шүү дээ. Тэдрийг ингээд. За тэгээд ингээд бүгднийг сонгоччоос ингээд баг 10-аад шух юм болчихоо яа. За тэгээд энэ дээр next гэсэн энэ төвчлөр дээрээ дарчин хэдүүлээ. За next дээр нь дарлаа. За ингээд энэ ингээд уншина. Ингээд хувь нь яваад 100 хүрчих юм бол одоо ингээд одоо бэлэн болж байна гэсэн үг. Одоо юу чинь? Видео чинь. За тэгээд энэ 100 яваад бэлэн болох юм бол одоо ингээд дахиад энэ дээр edit хийж болтыг. За хувь нь явахаар бас жоохон хүлээгдэх юм шүү. Гэтэ айгүй хурдан яачих واخа 100 хүрчих واخ. За болчихлоо. За ингээл нөгөө нэг видеон дээр чи ингээд юу болчихж байгаа байхгүй юу. За тэгээд хэрвээ видео чи одоо рилний та бүхэн одоо юу гин хэмжээ нь шүү дээ. Ирээлийн хэмжээ гэж байдаг байхгүй юу? Тэр хэмжээг та нар яг ингээ босоо хэлбэртэй ингээ тохируулж өгөх хэрэгтэй. За тэр хэмжээ нь болохоор за би текст дээр бичээд харуулчих. За энэ текстийг бид нэг ингээ өөрчилж болохоор байгааз ингээд текст гэсэн одоо энэ Т үсгэн дээр дарж байгааз энэ Т үсгэн дээр дарах юм бол за энэ дээр байгаа дэлгэсэн дээр харагдж байгаа mini blog a day in my life гэсэн бааз энэ бичгнүүдийг бид нар монгол хэлээрээ хөрвүүлээ бичүүлнэ. За тэгэхээр тулд ингээд одоо энэ бичгэн дээр ингээд дараад edit
Edit гэсэн дээрээ дараад эсвэл ингээд хоёр дахь нь болохоор нэг 2% болгож болох нь мини блог гэдгээ дахиад одоо copy-дод пастлаад тий 2% болгож болно гэсэн үг байхгүй. За энэ болохоор ингээд цагийн юугаар ингээд яхан зэг delete хийж болох нэ. Одоо ингээд бичиг нь хэрэггүй гэх юм бол ингээд delete хийж болох нь. За энэ дээр нь ингээд edit хийгээд бас үзье те. Edit хийгээд за монголоор бичт юм уу? Аа өдрийн блог гэд монголоор орчуулахаар жоохон нэг тиймэрхүү. Яг го бичээд үзчихье өдрийн блог гэдэг ч юм уу ингээд. За ингээд дээш нь доош нь гүйлгэж болж байгаа. Энэ зурган дээр дарах юм бол жоохон тохиромжтой хувилбараар. За тэгээд ийм блогийн юунд болохоор ингээд голлуулаад ингээд жоох юм те юм жижигхэн ийм цэвэрхэн байвал их хүмүүст их одоо юу гэдэг одоо үзэгдэх байдал нь их гоё харагддаг. За тэгээ энэний одоо үсг нь айгүй тийм том те жоохон ийм цохимжгүй харагдаж байгаа үз. Ийм байвал нэг жоохон ийм мэрэгжлийн бус юм шиг те жоохон ийм цохимжгүй харагдтыг. Үсгэн дээр Монгол үсгэн дээр энэ англи одоо фонтууд ингээд тохиромжгүй байдаг байхгүй. Тэгээ энийгээ та нар салихын тулд ингээд фонт гэж байгааз энэ фонт гэдэг хэсэг дээр дараад за эндээс ингээд харж болно. За ингээд солиод үзье. За ингээд үсгэн. За энэ дээр бас байж болж байна. Бас Монгол үгэнд таарч шít. За эдгээр нь болохоор ингээд юу байгаа. Энэ бичигнүүд нь ингээд юугүй. Төлбөргүй. За энийг ингээд за ийм байж болж чинь эсвэл тэ ийм байж болох нь одоо ингээд зарим болохоор ингээд жоохон үсгэн дээр бас таарахгүй хитрхи том ч юм уу те ийм байгаад байгаа сте. Тэгээ ерөнхийдөө иймэрхүү. Үсэг ерөнхийдөө харагдаж байгаа нь ингэж л харагдах юм шүү. За энэ бол за энийг сонгочих гэж бодъё л. За тэгэнгүүтээ энийгээ сонгоцсон юм чинь та нар ингээд шууд болиулчих юм бол бас энэ юун дээр энэ зөвлөдөг дээрээ дарна. Зөвлөлт дээрээ дарах юм бол яач болно. За тэгээ өөрөөр өөрчилж болно. Энийг текстийн болт гэж байгааз болт чинь одоо бүдүүн гаргадах нь шүү дээ. Ингээд нарийнхан болгож болно. Эсвэл тод харгаж болох нь ингээд дали болгож болох нь ингээд янз янзаар та нар ингээд тушаад үзээрэй. Энд дээр дараад. За ингээд хэвэндээ бүдүүнээр нь бэжиг. За тэгээ фонтоо саяатсан. Тэгээд өнгийн сольчих болох нь. Ийм шаргал суурьтай ийм шаргалаар ингээд солих юм уу тий ингээд өнгөөр нь. За тэгээ та нар ингээд хэрвээ одоо ингээд ер нь бол рилэн дээрээ ямар нэгэн одоо фонтны өнгөний тийм одоо бас одоо юу гэх юм өөрөө брэнд болохын тулд нэг фонтоо нэг өнгөөр ингээд ашиглаа явуул айгу зүгээр гэдэг. Тэгэхээр дандаа одоо нэг өөртөө тохиомжтой тийм өнгө ч юм уу сольчулах зүгээр. Тэ тэрийгээ ингээд дандаа ингээд өөрийнхөө рилэн дээр ингээд гаргадаг. Бичүүл за энэ фонтороо дандаа энэ өнгөөрөө ч гэдэм үү те. Ингээд явчих юм бол их зүгээр. Тэгээд хүмүүст ингээд танигдах байдал нь илүү сайн байдаг байхгүй юу? Тэгээд нэг фонтоо сонгоод нэг өнгөөрөө ингээд даганаад явах хэрэгтэй. За тэгээд одоо бол одоо энэ рилнүүдээ өөр бас ингээд төрөлжүүлээд нэг 3 төрлийн би рил хий гэдэг ч юм уу те. Тэгээд ингээд одоо ингээд төлөвлөгөөтэй явах нь маш зүйтэй. За тэгээд ингээд бичвэр нь цаанаа бас юм те юу байж болно. Хитрхи цаана ирээлжилсэн ийм одоо бичлэг байх юм бол фонтын цаанаа ингээд бэкграунд бичигнийхээ цаана бэкграунд гэдэг ингэж бас өгч болно. Тэгээд энэ бичгээ бас томруулж болно ингээд хадаа нааш цааш нь. Тэгээ хоо ингээд энэгээр ингээд томруулахгүй байсан ч болно. Та нар ингээд хоёр гараараа нааш цааш нь ингээд зөөх юм бол эн чинь том жижиг болж байгаа байхгүй. За энэ дээр бол жоохон за жишээлбэл ийм шаргал өнгийн хувцс өмссөн байна. Тэгэхээр би ийм шаргал өнгө тавьчих гэдэг ч юм уу те. За нэг иймэрхүү л байна. За ингээд за тэгээд ингээд зөвлөлчин. Зөвлөдөг дээрээ дараад за ингээд болчлоо. Өдрийн блог. За тэгээд энэ үгнүүдийг ингээд та нар ингээд өөрчилж болж байгаа байхгүй. За тэгээд ингээд энэ маань болчлоо гэх юм бол энэ суман дээрээ дараад гээд за энэ дээр аудиогоо би өөрчилж болох нь. Энэ аудио тэг хөгжмөө ингээд сонгоч болох нь. За эндээс ингээд хайж байгаа ч юм уу эндээс яг нэг тренд болж байгаа үгүй гэдгийг сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яг энэчнээс ингээд видео аудиогоо бас ингээд сонгоод одоо юу руу
Instagram руу, Facebook руу хийхээр жоох алдаа заах гэдэг. Copywriting буюу ингээд зөвшөөрлөгүй дуу оруулаа гэх гээд байхгүй. Тэгэхээр CapCut-ийн бичлэгийг юу CapCut-ийн дууг энэ Instagram, Facebook жоохон ингээд хязгаарлах гэдэг. Ер нь бол YouTube ч гэсэндээ. Тэгэхээр аль болох Instagram, Facebook гэхин дууг ингээд одоо энэ дээр гарч байгаа дуу штэ. Тэр Instagram, Facebook дээр хайхаар байж ивэл их зүгээр гэдэг байхгүй юу? Тэгэх юм бол тэр дууга тавьчихлаар ингээд шууд ингээд тохироод явах боломжтой. Би ерөнхийдөө бас тэгж оруулдаг. Ингээд цаатлынхаа дууг хаачдаг байхгүй юу? За нэг медиа гэх юм бол за энэ медиа дээр дарах юм бол та нар энэ видеонууд чинь хэрвээ таны видео штэ ийм дөрвөлжин одоо миний рeel дандаа ингээд нөгөө боссоо байгаа учраас энэ нь ингээд зохимжтой харагдаж байгаа. Дэлгэц дүүрэн харагдаж байгаас энэ дээр дээдлийг харах юм бол тэгээд яг ингээд жоохон дөрвөлжин энтер байх юм бол та нар энэ одоо жишээлбэл нэг ийм бичлэгэн дээрээ дарж агаад одоо энэ яг энэ replace гэдэг бол юу вэ? Энэ бичлэг маань юу яаж юм? Зохимжгүй өөр бичлэг оруулах гэх юм бол сольж болтын. Replace гэдэг арах юм бол ингээд бичлэгнүүд чинь дахиад өөрийг сонгож болдог байхгүй юу? За би энийг сонгоё гэх юм бол ингээд солигдчихно. Тэг ингээд энэ бол баг ингээд би баг эдитлээд хийхээр тий шууд дуусангууд ингээд хийж энэ бол ингээд айгүй хугацаа хэмжиж байгаа байхгүй та нар заавал нөгөө нэг энэ CapCut-таа ингээд видеогоо өөрөө эдитлээд өнгө хөрхийн нөгөө дуугийн тавиад ингээд суухгүй амар цаг хэмндэг байхгүй тэгээ энэ дээр гол нь нөгөө нэг одоо энэ бичлэгнийхээ одоо хэмжээг нь 9.16 гэж тэмдэглээд аваарай 9 харьцах нь 16 гэхээр ерөөсөө рилний босон юм хэлбэртэй байх хэрэгтэй байхгүй. Та нар одоо жишээлбэл за энэ чинээс тур гарчийн. Одоо эндээс жишээлбэл те дөрвөлжин тийм юу вэ нэ? За ийм дөрвөлжин юм байгааз энэ бол ерөөсөө ингээд та нар дэлгэсэн дээр харах юм бол ийм босоо юу болохгүй байгаас тээ. Тэгээ энийг чинь та нар утсан дээрээ тохируулчих бол айгүй зүгээр гэхгүй анханаас нь. За утсан дээрээ тохируулахын тулд одоо iPhone утас байгаа бол ер нь Android-ор ч гэсэн байгаа дөө. Тэгээ энэ edit гэдэг дээрээ дараад тэгээд юуг нь тохируулчихдээ. Одоо энэ crop гэдэг дээрээ дарангууд дахиад дээр нь дахиад хоёр дахь удаага дарах юм бол одоо энэ боссоогоор юм уу хөндлөнгөөр юм уу тохируулна гэж бааз. Тэгээ бид нар чинь боссоо хэрэгтэй юм чинь боссоо ингээд боссоо хажууд чинь гүйлгээд одоо энэ 16.9 гэхээр хөндлөн болчихж байгаа байхгүй юу? 9-ийн тон урдаа байх юм бол зөв. Одоо энэ босоо дээр нь дарчингууд 9 нь урдаа орчиж байгаа байхгүй юу? 9-16-гийн харьцаатай юм босоо авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ бид нар рилээ яг ингэж одоо тохируулна гэсэн үг. Тохиромжтой одоо хувилбар нь бол тэгээ хэрвээ рил чи ингээд дэлгэц дүүрэхгүй ийм дөрүүлчин тэ ийм хазгаа мөрөө иймэрхүү байх юм бол хүмүүс бол нэх үзэхгүй тэр одоо видеогчин одоо ингээ харах үзэхгүй шууд ингээд switch хийх тэ дараачийн рил рүү ингээд шилжүүлээ таныхыг ингээ алгасах боломж маш өндөр болчихж байгаа байхгүй энэ бас энэ юу хэмжээ нь бас айгүй чухал 9.16-гийн хэмжээ. За ингээд тохируулаад тэгээд доон гээл дээдлийн шар дээр дарчих штт. Тэгэл юу ячна хадгалагдчих واخгүй. За энийг болохоор би зүгээр жишээ авч байгаа учраас ингээд дахиад буцаач. За нэг юм. Тэгээд дахиад видео руу оръё. За тэгээд энэ яг CapCut бас айгүй актер ингээд юу реклам хүртэл ингээд авч байгаа واخгүй юу? Одоо ингээд байн хүмүүс ашиглаад байгаа учраас ингээд энэ дээр хүртэл реклам аваад энэ төр чинь бас мөнгө хийгээд байгаа واخгүй айгүй актер нь. За ингээд эдрийг ингээд тэгээд та нар харчих. Ингээд эхнээс нь гүйлгээл те. За одоо эхнээс нь үзэл та. Энийг баг постлоход ч баг бэлэн болчихлоо шүү дээ. Айгүй гоё. Би тэмрэлт болчих шиг боллоо шүү дээ. За тэгээд экспорт одоо ингээд болцсон гэх юм бол та нар экспорт гэдэг дээр дараад за тэгээд за энэ дээр юу яа шүү. Энэ дээр өстой жинхэнэ нөгөө нэг одоо энэ та нар рилний чинь CapCut-ийн нөгөө нэг лого гарч ирээд байгаа шүү дээ. Тэрийг болиулахын тулд TikTok дата гэдэг байгаа учир чинь ерөөсөө TikTok руу
Энэ юг одоо saved voice гэх юм дарах юм бол та нар юу ячна? Одоо логотой хадгалагдчихдаг байхгүй юу? За save and share to TikTok гэж бааз энийг энэ дээр дарах юм бол watermark байхгүй. Without гэж бааз without CapCut watermark. Тэг ингээд яана гэсэн үг. Логогүй. За ингээд логогүй хадгалахтын үзье л та. За ингээд TikTok юм биш үү? За энийг болохоор заавал хадгалах шаардлагагүй. TikTok руу шеэрлэгдчихвэл бол чиний бичлэг юу ячиж байгаа. Шууд хадгалагдсан байгаа даа энэ дэр. Энэ нь шүү дээ. Ингээл за одоо ингээд лого нь байхгүй байгаа сте. Тэгээ ингээ хадгалж болно. За тэгээд м ингэж богинохоо хугацаанд ийм гой бичлэгтэй болох нэ. За тэгээд энийгээ шууд юу яаш болох нь шүү дээ. Заавал одоо Instagram, Facebook-ийн яахгүйгээр ингээд шууд ингээд Instagram, Facebook руугээ шеэрлэж болж байгаа үстэй. За жишээлбэл би Instagram руу шеэрлэх гэж бодъё. Би л бодлоо. За ингээд ийм айгу богинохон хугацаанд ийм рилтэй болчлоо. За тэгээ энийгээ постлохын тулд одоо ингээд одоо нэгэнтээ бэлэн болсон юм чинь те ингээд юу байхгүй байгаа зү. Энд юу гарч ирээд байна? Манай найз залгаад байна. За энэ тэгэл одоо ингээд next гэл опшн дээр одоо ингээд дараад next дээрээ дараад ингээл одоо бэлэн болж байгаа байхгүй юу. За ингээд харагдах байдал нь те ингээд нүүрэнд харагдах байдлаа сонгохын тулд би өчигдөр заасан шүү дээ. Edit cover дээр дараад аль нь одоо илүү сонирхолтой хүмүүст юутай байна те. Тэрийг ингээд сонгоод тэр down гэсэн хувилбарыг дарна. Down гэдэг. Энэ Азула коучд ороод буцаад гарцсан юм. Аа. Оруулчлаа. За тэгээд ийм байна. За тэгээ та нар рилээ постлж оруулахын тулд add captions гэдгийг бас өчигдөр бас заасан. Тэгэл тэр нөгөө нэг chat GPT-гээс авсан одоо энэ рилтэй холбоотой caption энэ дээр хуулж тавиал тэгэл share одоо локейшн оруулж болно те энэ дээр локейшн тавиад одоо share гээл шууд ингээд тавихад бэлэн болж байгаа байхгүй. Тэгэл хэсэг хугацааны дараа рилтэй боллоо. Инстаграмаар хийсэн юм чинь фэйсбુક руу хуулагдлаа. Тэгээд энэ дээр юм одоо нөгөө дуугаа яах гээд байгаа басте бид нар энэ дуу чинь нөгөө copyright буюу нөгөө хуулбарлагдсан байна гэдээ алдаа заагаад нөгөө фэйсбુકээс нөгөө Азула коучийн бас юу хийсэн мэсэн штэ нөгөө дуу нь ингээд одоо тэгээд copyright гэж байгаа бол хэсэг хугацааны дараа чинь одоо юу гэдэг бид нар нөгөө нэг өөрсдийнхөө дуу хоолоогоор ингээд бичээд оруулсан юм маань ингээд дуугийн маань ингээд хаацсан байдаг хгүй цаанаас нь Facebook, Instagram. Тэгэхээр тийм асуултаа байдаг. Тэгэхээр энэний дууг ингээд яахын тулд энэ дуу руугаа ороод энэ дуун дээрээ дарангуудаа одоо энэ дуунуудаас сонгочих واخгүй та нар. Тренд дуу юм уу те? Энэ ямар дуу юм? Одоо за энийг яв яана. Цаатлын аян маань хідүүлээ юу? Дууг нь хаах шаардлагатай шүү дээ. Тэнгүүт дууга бүр урагшингүүлэх юм бол энэ хаадаг тохиргоогоо дууг нь хаадаг. Одоо энэ бичлэгнийхээ дууг бид нар хаах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр дуугаа ингээ хаачна. За тэгэх юм бол одоо сонсоод үзье. Сая бүр давхардаад бүр өстө замраагүй юм болчихж байгаа. Тэгээ тим рил хийчих юм бол хүмүүс үзэхгүй шүү дээ. За нэг ингээл тэгэл одоо ингээ дуугаас олчиж байгаа байхгүй. Тэгээд эн чинь Instagram-ийнх нь өөрийнх нь дууг нь хийчихэж байгаа юм чинь ямар ч copyright-ийн юм байхгүй. Ингээд миний биш бидний бичлэгийг одоо юу байхгүй. Хаахгүй те. Тэгээ гол нь юу яаж юм л да. Энэ чинээс дуугаа оруулахлаар
юу яадаг. Яг энэ анхнаасаа энэ видеон дээр байсан дуу маань уул нь Instagram дээр бид нар хайгаад олчих юм бол түрүүний хэлсэнчлэн те ингээд энэ видео нь өөрөө дуунтайгаа зэрэгцээ солигдчихвэл амар сонирхолтой байдаг байхгүй. Тэгж хийвэл бүр ингээд гоё паста маш мундаг гоё рeel хийж ийна гэсэн үг. Тэгээ гол нь хүүк буюу уртлын 3 секундын та нар хүмүүсийг татах хэрэгтэй. За тэгээ ингээд энэ зөвлөсөн багц энэ чигнэлийн ягаа энэ зөв дээрээ дараад тэгээд одоо ингээл энэ дээр миний миний энэ өдрийн гэдэг юм бол хүмүүс үзэхгүй юу гэх юм. Гуниглах үедээ та яадаг вэ ч гэх юм уу те хүмүүсийг их сонирхлын татах гуниглах үедээ эсвэл эрч хүчтэй байх миний нууц гэдгийг ч юм уу эрч хүчтэй арай нэг жоохон те эрч хүчтэй байх одоо угаасаа нөгөө чат GPT-гээс юугаа авчруулна шүү дээ хүчтэй байх нууц тэ айгуу сонирхол эрч хүчтэй байхаар энэ хүн чинь бас ингээд ямар нууц байгаа юм бол гэх тэ сонирхол татахаар ийм нэр байвал айгуу зүгээр тэгэл оп гэл дараал тэгэл шир тэгэл фэйсбુક руу чи ингээд шууд орч. За ингээд юу яаж байгаа маш богинохон хугацаанд ийм гоё рилтэй тэгээд юу гин эмблемгүй ингэж хийж болох нэ. За тэгээд CapCut руу дахиад ороод за ер нь CapCut-аас энийг нь л ашиглажвал айгүй зүгээр. Та нар тэгээ ингээд темплейтүүдийг ингээд тушаал үзээд заяа ингээд яаж хийж болохоор байна. Яхаар ийхээр гээд. За тэгээ энийг нь ашиглахгүй би яг нөгөө нэг өөрийнхөө гоё бичлэгүүдийг яг өөрөө янзлыг гэж бас тийм бодож байгаа хүмүүс байж магадгүй шүү дээ. Тэрийг энэ CapCut дээр за new project гэдээ гарна. New project гэдээ дарах юм бол бичлэгнүүдээ сонгож болно. За эндээс тэгээд би одоо яа дий энэ бичлэгнүүдээ гоё одоо дарааллуулад оруулъя гэж бодъё л та. Тэгэл эдрийг ингээд сонгочихно. Одоо 1 2 гээд 3 бичлэгэнд нь орчооз ингээд эдрийг оруулъя. За энийг оруулъя. За арай их болох гээд байна. Цөөхөн байвал айгүй зүгээр байна. За нэг 5 бичлэг багтлуулна шүү дээ. За ингээд сонгочих юм бол add гэсэн дээрээ дараад оруулчих нэ. За энэ дээр ийм байгаа. За энэ дээр төлбөртэй ашигладаг эффект, төлбөргүй ашигладаг эффектүүд гэж байгаа байхгүй юу? За энэ видеогоо ашиглахын тулд за төлбөртэй та нар хэрвээ ашиглах юмнууд чинь ерөөсөө ийм diamondтай гарч иж байгаа. Pro хувилбар нь баггүй. Pro CapCut-ийн Pro-г та авсан байж ич эдгээр нь ингээд diamond-гүй гарч ирэх хэвээр. Тэгээ бид нар free-г нь ашиглаж байгаа буюу үнгүүг нь ашиглаж байгаа учраас эдгээр нь юм баг. Remove background нь бас хөрх юугүй штэ. Diamond одоохондоо харагдахгүй байна. Тэгэхээр үнгүү ашиглаж болно гэсэн үг. Тэгээ эдгээр ингээд одоо энэ цэнгэр diamond ууз энэ стандарт буюу бас нэг зарим хэсгийг нь төлбөртэй. Одоо саяны нөгөө цэнгэр diamondтай темплейтүүд байсан штэ. Тэдрийг ингээд ашиглаж болохоор төлбөрөө ингээд төлж. За энэ за тэрийг за HD quality нь бас ингээд ийм prevent одоо ингээд төлбөртөөг нь ийм биш үү. За тэгээд энийг ингээд за энэ дээр бичих гээд үзье. Бичгэн дээр төлбөртэй байна уу? Add text өнөөдөр за энэ дээр яг ингээ гардаг байхгүй. Та нар миний би бичлэгээ ингээ хадгалах гэсэн юм тэгсэн чинь ингээд надаас төлбөр нэхэд байна гэд айгүй ингээд юу энэ дээр амар анзаарах хэрэгтэй та нар эдит хийх гэж байгаа бол төлбөртэйг нь сонгож болохгүй юусэн хэрвээ үнгүүгээр нь ашиглаж байгаа бол төлбөртэй сонгочих юм бол энэ доторх бүх юм л тэгээ лаг байгаа шүү дээ. Тэгээ тэрийг нь ашиглаж болно. Хэрвээ ингээд бүр ингээд одоо би ч гэсэн CapCut-ийн баг ингээд төлбөргүйг нь ашиглаж байгаа байхгүй юу? Тэгээд тэр хэмжээндээ энэ бас надад хангалттай байгаа. Явандаа илүү ингээд олон дагагчтай болоод нилээн те ингээд бичлэгээ сайжруулах те төвшин ахих те тэр одоо тэр зүйл нь ингээд болцсон гэж бодогдож байгаа бол энэ CapCut-ыг энэ үнгүүг нь одоо юу гэдэг төлбөртэйг нь авчихад их зүгээр. Тэгээд энэ diamond-тай хэлбэрүүд нь ингээд эдрийн ингээд энэ өстой гоё харагч чинь diamond-ыг сонгочих юм бол энд ингээд төлбөртэй болчих жоох байхгүй.
Мгм. Тэгээ энэ бол үнэгүй шүү дээ, тий. Тэгээ энийг ингээд сонгочулж байна. За энийг ингээд сонгочулж байна. Бичгэн дээр. Энэ бол айгүй аштайхан гоё л юу байна, тий. Энэ Kafka-д ингээд илүү биш Kafka дээр яг нөгөө нэг чиний одоо дуу авахгүй а дуу авахгүй дүрс байхгүй одоо юу гэдэг тиймэрхүү вижн дээр л нөгөө илүү одоо хүмүүсийн сонирхлыг татахын тулд CapCut-ыг бас ингээд ашиглажүүл зүгээр аахгүй. За ингээд ийм за өөр юу за одоо дууга тасахын юу лээ видео бичлэгээ тасахын тулд өчигдөр бас нөгөө юутай edit гэдэгтэй адилхан. За энэ видеон дээрээ дарлаа. За ингээд эхний 3 секунд аягүй чухал те бичлэгч нь бас ингээд 3 4 секунд ер нь бол 2 3 секундэд одоо солигдчихвэл их зүгээр аахгүй. Тэгээ энэ сплит гэдэг дээр дарлаа. Одоо яриа зүгээр одоо юу гэдэг яриа хийж байгаа бол одоо яриа чинь сонирхолтой байх хэрэгтэй ч юм уу те. Эсвэл одоо эхний 3 секундэд одоо энэ а одоо энэ бичиж байгаа үг чинь өөрөө бас юм сонирхолтой байх хэрэгтэй байхгүй. Хүмүүсийн сонирхлыг татахаар. Одоо бид нар ч одоо хүмүүсийн сонирхлыг татах л ажил хийгээд байгаа байхгүй гол нь. За энэ бол хитрхи том те. Тийм учраас гараараа ингээ гүйлгээд энэ доошоо энэ гээд байвал зүгээр. Энд тэнд хамаагүй амар ийм том мом ингээ тавьчих юм бол амар утгагүй. Ер нь бол жоохон зохимжгүй харагддаг. Нэгэнтээ л одоо ингээд өөрийгөө таниулах чагаа ингээд хүнд зохимжтой те гой брэнд болъё гэж байгаа бол нэг хэм маягаар л явах хэрэгтэй. За энэ өдөр гэдэг бол бас хүүк болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр ингээд edit хийж гаад ийм болохоор тий ийм болохоор л чи өөртөө итгэлгүй би нэг иймэрхүү үгнүүдээр л хүүгэж байгаа байхгүй юу? Маргааш тэгтээ бас нөгөө хүүкийн талаараа орно. Ийм болохоор л чи өөртөө итгэлгүй байгаа. Одоо шоп хийж бороо ажилуулж байгаа болвол ч гэсэн чамд одоо ингээд хүүк хэрэгтэй байхгүй юу? За ингээд энэ бичиг чинь ийм одоо ингээд таалмал те ингэж харагдчихвэл ингээд ёо хөөрхөдөө юмчтэй бичлэгээ одоо ингээд илүүж чаддгүй биш тэг гэж харахаар байхгүй юу? За яг хөө тэгээ нэгэнтээ ингээд постлцсан бичлэг байгаа бол тэгэл тэр чинь устгаад дараа нь ингээд засаал тавьчих болно шүү дээ хамаагүй. Заавал одоо бусдын тэр хэлэх байгаа зүйлээс аяагаад тэг одоо энэ вирилээ поста хийж чадахгүй байвал тэгэл бас хэцүү шүү дээ. За ийм болохоор л чи өөртөө итгэл угаан гэдэг ч юм уу те ингээд тавиад үзье л да. Тэгээ эхний 3 секунд нэг иймэрхүү үг тавьчихвал болно. Гэтэ би яг яриа хийж байгаа үедээ ингээд тэр чигээр нь энэ үгээ ингээд бичээд тэгээд тавьчихдаг байхгүй юу? Тэгвэл ингээд амар олон юм бичээд авахгүй. Цагаа гол нь надад айгүй тийм. Одоо 8 цагаар ажиллаж байгаа хүмүүс бол ингээд цагаа хэмнэх нь л айгүй чухал байгаа. Тэгэхээр ерөөсөө л яаж хийж байгаа л CapCut-ийн цагийн хэмнэлийг ашигла тэр эдитийн цагаа би яаж хэмнэх вэ гэдэг дээр л бас ингээд төвлөрүүл. Бас дээрэс нь цагаа хэмнэнгээ бусдад яаж одоо сонирхолтой байх вэ? Яаж би өдөр болгон юм тогтмол байх вэ, тэ? Тэр тал дээр л бид ажиллах хэрэгтэй. Тэгээд гол нь ингээд одоо зарим рил маань явахгүй те ийм пост маань ингээд сонирхолгүй ч юм уу те ийм байгаа үед бол бас ингээд жоохон гонсоор болох гаддаг амар хүчин чармаалт шаардлагадаг те. Тэгээ гол нь л нөгөө нэг төлөвлөгөө гэдэг л айгүй чухал байгаа байхгүй. Төлөвлөгөө айгүй чухал гэдэг би нэр сүүлийн үед бол өөртөө өстой нэрээ сайн одоо сануулга болгож хэлж байгаа байхгүй. Тэгээд төлөвлөгөө одоо бүтэн сайн хагас бүтэн сайн өдөр болгон бид нар заавал контент хийхгүй тэр үедээ тий ингээд жоохон өөрийгөө сайжруулад тэгээд төлөвлөгөө гаргаад бол их зүгээр. За энэ дээр ингээд та нар одоо өчигдрийн эдитс дээр бас адилхан энэ overlay гэж байгааз overlay гэдэг дээр та нар дарах юм бол зураг бичлэг оруулж болно. За одоо юу гэдэг одоо энэ хүн ийм рил хийчихжээ. Тэнгүүт би энэ дээр одоо тайлбар хий гэж бодъё л та. Видео оруулаад үзье л та. За энэ видеогоо ингээд сонгочоод add гэсэн дээрээ дарна шүү. Одоо ингээд яг ингээд дарааллын заахгүй бол манайхан хаана дарахын мэддэггүй байхгүй. Яг уус тийм.
Тэгээ мэдхгүйгээс л урагшлаа шүү дээ бид нар чинь. За ингээд хитрхи том байна те. Тэнгүүт одоо ингээд гараараа ингээд наашаас нь зөөгөөд те хоёр гараараа нааш цааш нь зөөгөөд хаана тавих юм одоо нүүрэн дээр ингээд тавьчих юм бол зохимжгүй шүү дээ. Тэгээд бичиг маань энд харагдаад байдаг. Эсвэл те. Тэнгүүт энэ хавьдаа ингээд байрлуулж те. Ингүүл бас арай зохимжтой ч юм уу. Эсвэл бичгээ одоо нэг одоо нүүр хавь чинь доор их юм бол нүүрнийхээ дээр ингэж бичгээ тавьчаад тэгээ энэ оверлигаа ингээд энэ дээрээ тавьчихдаг ч юм уу. Хэрвээ гэтээ нүрээ хааж болохгүй шүү дээ. Тэр чинь бас нүрээрээ бас харагдаж байгаа танигдж байгаа хүмүүс шүү дээ. Одоо ингээд тавьчихдаг ч юм уу эсвэл те. Энэ гэхдээ бас нэг зохимжтой харагдахгүй л байна. Бичиг нь эндээ байвал зүгээр ч юм. Ингээл ер нь бол ингээл танаар тушаад аль нь тохиромжтой байна. Тэгээ гол нь рили чинь үзэж байгаа хүмүүс тэгээ тэр бичлэгийг яаж хэдэн хүн үзэж чинь гэдгийг бас тааруулахгүй. За тэгээ энэ бичлэгээ ингээд бас дахиад ингээд зөөгөөд дээр нь удаан дарангуудаа ингээд зөөгөөд за энийгээ бас дахиад дастаж болж гин дууг нь одоо ингээд энэ видео чинь бас дуутай тэгээ өөрөө яриад ах юм бол бас замбраагүй шүү дээ. Тэнгүүт ингээд дууг нь бас багасгаж болж байгаа юм манайхаа. Одоо энэ дээр хадаа үйл юм ингээд багасгах юм бол ингээд бичлэг нь явангоо те ингээ би энийг тайлбар хийж болж байгаа байхгүй. За тэгээд энэ видеогоо бас ингээд гоё юу яаж болно? Анимашнд оруулж болно ингээд их сонирхолтой байдлаар хүмүүст харуулна. Эхэлж гарч ирлээ. Тэгээ ингэж гарч ирж байна уу те. Ийм айгуу сонирхолтой үстэй. За энэ бас адилхан ингээд Diamond байгаа бол бас л төлбөртэй. Diamond-ыг энэсээ харж гараа. Тэгэхгүй бол одоо амар гоё эдит хийгээд төгсгөлд нь ингээд экспорт хийх чийтэл нөгөө нэг төлбөр нь ихэдээд гараад ирвэл хайран хөдөлмөр тэгээ дахиад нөгөөтхөө ингээд янзлах хэрэг гарчдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр бас сайн анхаарад Diamond-гүйг нь аль болох сонгоорой. За ингээд харъя л та. Сонирхолтой болчихж байгаа гэсэн. Одоо жишээ нь одоо та бүхэн нүүр царайчин байхгүй дуу одоо ингээд нүүр царайчин байхгүй зөвхөн одоо юу гэдэг байгаль дээр одоо өөрийнхөө хэлэх гэсэн үгээ хэлмээр санагдсан шүү дээ. Тэнгүүт тэр бичигчин бас ийм сонирхолгүй, фонт нь ийм сонирхолгүй ч юм уу гүдггүй те. Ийм байх юм бол айгүй хүмүүсийн сонирхолгүй байхгүй. Тэгэхээр энэ CapCut-ийн бас яг нь энэ гоё бичгийг нь бас ашиглаж болох нь шүү дээ. Наашаа цаашаа гүдэг те. Одоо видеог ингээд оруулцдаг. Энэ бол одоо илүү өнгөлөг болгоход зориулагдсан ер нь л CapCut өөрийнхөө одоо энэ контентийг те. За тэгээд энэ видеогоо та нар одоо харж байгаа бол одоо ингээд өнгийг өөрчлөх юм бол видеон дээр нь дарж агаад effect гэж байгааз effect дээрээ дараад видео effect за энэ стайл юм биш хаа. Видео эхлэлийн ингэж би ингэж эхлүүлж болох байхгүй юу? Одоо видеого эхлүүлэхдээ тийм ингүүл бас их сонирхолтой. Эхний хэсэг нь одоо ингэж гарч ирдэг ч юм уу. Энэ бас арай л сонирмолчлоо тийм. Ингээд зүүмлээ. За тэгэл ингээд та нар ингээд явахгүй. Гэхдээ хитрхи бас эдиттэй байх юм бол амар утгагүй. Одоо ер нь бол Instagram, Facebook болвол эдит баг тусмаа хүмүүст айгүй хүргэж байгаа байхгүй. Тийм одоо ирээлүүд илүү их ингээд их сонирхолтой байгаа. Тэгээ эдитийн аль болох багад өгөх хэрэгтэй. Тэгээд би нөгөө баг өгч байгаа учраас дандаа тэр эдитсийг ашиглаад байгаа юм тэр байхгүй. Тэгээ CapCut-ыг та нар ингээд бас сонирхолтой байдлаар ашиглах юм бол иймэрхүү байна. Иймэрхүү төрөл юм байна. За тэгээ ингээд ухаад үзээрэй. За энэ фильтр гэдэг дээр дараад үзэл та. Одоо энэ тий. Гад үзүүлээ. Фильтр. Энэ фильтр чинь дууныхаа биш ээ. Видеоныхаа өнгийг нь өөрчилж болтой. За дахиад энэ фильтр чинь юм Diamond-тэй. Тэгээ Diamond-гүйг сонгоно. За ингээд өнгө нь өөрчлөгдөж байгааз. За өөр хаана Diamond-гүй байна. За энэ Diamond-гүй байх шүү. Тэгээ өнгө нь өөрчлөлтөөр бас ингээд гоё үзмжтэй болчихж байгаа сте. Тэгээ энийгээ ингээд доотлолтод тардаа ингээд 66 ингээд тоо гарч байгаас энэгээрээ ингээд өнгийг ихсгээд багасгаад ингээд өнгөлөг болгож болж байгаа гоё видеого. Ийм гоё болгож болох нэ. Одоо ингээд лаг чанартай бас ирээлтэй болох юм бол ингээд за тэгээд энэ эдит маань ингээд таалагдахгүй байна гэх юм нөгөө буцаадаг чинь бас л энэ дээр адилхан байгаа байхгүй. Ингээд буцаалаа.
Буцаалаа ингээд өнгө нь өөрчлөгдөчлөө тий. Эдрийг ингээд буцаагаад за энэ эдгээр нь бас ингээд хэрэггүй гэх юм бол одоо энэ вижн дээр ингэж дарж байгаа л энэ X дээр дарчих юм бол эн чинь ингээл байхгүй болчих. За тэгээ энэ бичвэрээ ингээд байхгүй болохын тулд дахиад X дээрээ дараад ингээл байхгүй болчих. Ерөнхийдөө иймэрхүү зүйлүүд байна. За caption, after captions. За энэ стикер айгуу бас их чухал. Бас хэрэгтэй байж болно. За хэрвээ та нар одоо юу гэдэг юм миний одоо тэ энэ рeel дээр лайк дараарай. Одоо юу гэдэг нэг тиймэрхүү үг хийлээ л гэж бодъё л та. Тэнгүүд энэ стикер дээр дараад follow хий гэдэг ч юм уу те. Follow хий гэдгийг ер нь бол хэлж яхад эсвэл энэ одоо юм бичгээр үзүүлж явах зүгээр. Одоо энэ YouTube ашиглаж байгаа хүмүүс чинь CapCut-ыг бас айгүй ашигладаг шүү дээ. Тэгэхээр энэ subscribe гэж байгааз. За ингээд та нар ингээд миний бичлэгийг subscribe буюу те дагаарай гэдэг ийм уриалсан юу ийм бичиг ячдаг байхгүй. Стикерүүд янз янз. Стикерүүд тавиад одоо ингээд тэ юу гэж call to action гэдэг. Одоо хүмүүсийг үйлдэл рүү уриалах. За би тэрийг би маргааш ер нь нөгөө reel дээрээ хүмүүсээ фоллоусоо яаж нэмэгдүүлэх үү, үзэлтэй хэрхэн одоо өсгөх үү гэдэг тал дээр би хичээл орно гэж бодоод байгаа. За тэгээ одоо юу гэдэг энэ линкэн дээр одоо энэ дээр дараач гэдэг нэг юм сум юм байгааз айгүй юм гоё сонирхолтой юмуд байгаа. Сум юм байна. За тэгэл ялгаагүй нөгөө diamondтай байвал тэгээ бас төлбөртэй гэсэн үг шүү дээ. Кавкатын бас төлбөр нь бас хөөрхөн баха хэд байдیں۔ Хөөрхөн үнэтэй юм биш санагдаад. Яг гоо өөрөө ингээд аль хэдийн мөнгө төгрөгөө олоод одоо юу гэдэг юм нэлээд контент нь олон үзэлт хандлт аваад те ингээд төвшин агч байгаа хүмүүст бол худалдаа тавьчих зүгээр. Одоо энэ лайк дарах гээл те ингээд лайкад оруулж болж байгаа байхгүй. За ингээд эндээ та бүхэн энэ религ одоо яасан болов гэд заавал үг хэлэхгүйгээр ингээд энэ бичвэрээр хүмүүс ч одоо энэ бичлэгийг үзээд тэр хүн юу хийх вэ гэдгийг нь зааж өгөх нь хүмүүст айгу зүгээр байдаг. Одоо ингээд та бүхэн хэрвээ бүтээгдэхүүн үйлчлэгээ зарах гэж байгаа бол за энэ бичлэгийг үзээд тэ худалдан авалт хийгээрэй. Энэ бичлэгийг үзээд одоо дагагчаа өсгөх гэж байгаа бол тэ фоллоу хийгээрэй. За энэ бичлэгийг үзсэн та ийм мэдрэмжтэй байгаа бол одоо юу гэдэг над руу хувь чат бичээрэй гэдэг ч юм уу те. Тэгэж бичиж болно. За фоллоу нь хаана? Одоо энэ дээрээс ингээ хаашч болж байгаа байхгүй юу? За ингээд фоллоу гэд доор бэлэн байж тээ энэ үг. Би фоллоу гэдгийг өмнө хайжсэн болохоор за яг биччихэл та фоллоу. Фоллоу гэдгийг хайж үзье. Фоллоу YouTube, Instagram гэдэг нэраа TikTok гэдэг янз янз зовх. За Instagram-ыг үзэл та. Фоллоу гэдэг дээр ингээд ийм олон фоллоу байгаа байхгүй юу? Юун дээр. Ер нь бол edits программыг бодвол CapCut ч амар өргөн одоо юунуудтай стикертэй тий ашиглах юм айгүй ихтэй тоххой. Тэгээ үнгүйг нь ашиглах юм бол ингээд тэг ингээл энэ фоллово тий ингээд гоё хаана байршуулах юм. Өнгө төрхөө та нар гэдэг бас ийм хитрхи ийм тий ингээд янз янзын өнгөтэй байж болохгүй. Дандаа нэг одоо нэг юугаа л ашиглаад ах хэрэгтэй. Лайк энэ фоллоу гэдгээ бас нэг л юугаараа. Фоллоуыг бас арай өөрөөр ашиглаж үздэг. За зүрх тий лайк дараарай. Ер нь бол ингээл юм зөндөө юмнууд байна. Тэгэл та нар энд эдгээр нь ингээд үнэгүй юм биш үү айгуу гоё. Ихэнх юмнууд нь төлбөртөөнүүд нь бас айгуу бага байт юм. За энэ Instagram дээр энийг ашиглая гэж бодвол тэнгуүтээ одоо юу гэдэг дээр нь юмаа биш одоо нөгөө Instagram-ийн хаягийг биш болно шүү дээ. За энийг ингээд энэ лайк хийж авах устгах чинь хэтэрхий улаан ягаан ингээл амар color болоод байгаа байхгүй. За ингээл cancel дээрээ дарчих. Cancel дээрээ дараад за зөв дээрээ дараад за энийг ингээ хаана аль би яриан дээрээ байрлуулах ингээ тэнгуут энийг ингээ дээр нь удаан дарангуудаа ингээ зөөчнө. Ер нь бол энэ call to action буюу энэ лайк дарах те хүмүүсийг уриалах зүйл маань нэг бичлэгний чинь нэг 60-70% дээр нь байвал их зүгээр гэдэг гэж үздэг. Тэгээ одоо харж байгаа л нэгтэй баримжаагаар нэг 50%-ийнх нь жоохон баруун тишээ те. Ингээл энийгээ харуулчихна шүү дээ. Тэгээ энэ дээр
яг би нэг юм хийж үзэх санаа байгаад байгаа хгүй. За хэрвээ та нар Instagram-а бас followers ахиулъя гэж бодож байгаа бол энэ юу бичвэрийг ашиглангуудаа за ингээд сумаа зүүн тийш нь дараад add text нэмж үзье гэж бодод байгаа. Энэ дээр одоо юу гэдэг миний одоо юу штэ Instagram чин Runa байна гэд ингээд Instagram болох нь үг зүгээр туршилт хийж үзээд. Энэ дээр ингээд тавиад болох юм шүү. Тэгээ энийг ингээд 3 гараа багасгах чинь шүү дээ. Тэгээ энэ хитрхи цайвар дээр цайвар байгаад шүү дээ. Тэнгүүтээ бид нар одоо юу фонт стайл тий өнгөнийг өөрчилж болж байгаа. Стайл дээр ингээд арангуудаа хар. Оо болчихсон юм шүү. Одоо ингээд ийм гоё одоо юу гэдэг ийм цаанаа хар хүрээтэй тий. Эсвэл ингээд шар өнгөтэй байх болно шүү дээ. Шар болж байна. Гэтэ бас энэ тэрхийн олон өнгөтэй ингээд өнгөний зохицолтоо гэж бас маань юм байна шүү дээ. Тэр бас айгүй чухал. За зүгээр энийг л бичил та хар. Цагаан дээр хар те. За ингээд энийгээ бас ингээд хэдүүлээ тохируулна шүү дээ. Ингээд бичгэнд гарч ирснээ те дараа нь ингээд энэ минь гарч ирээд бол жоохон онцгүй ингээд л тохируулчихна. За ингээд үзэх юм. Оо. Ингээл те энэ хоёр чинь нэг хэмжээд ингээ байхаар ингээл гараад ирчих жоох. Тэгээ энийг жоохон энэ хавьд байхаар жоохон онцгүй байгаад шүү дээ. Тэгээ нөгөө байршил маршил айгүй чухал байгаа байхгүй. Чиний одоо тэг контент чинь. За тэгээд энэ шар дээрээ дараад энийг зөв үйл та нэг энэ хавьд байрлуулдаг ч юм уу те. Эсвэл дээшээч байрлуулах юм болно шүү дээ. Энэ нь бол жоохон одоо юу байгаа шүү дээ. Рилний чинь доор юу бол нэр мэртэй янз янз юм гарч. За энэ бичгэн дээрээ дарангуудаа энийгээ зөвхөд ийм болгоч болж байна. За ингээл одоо нэг үзье. Жоохон чимээтэй байх гэх шүү зааж. Би чихвч зүг гэдэг та. Чихвч зүггүй. Ямар надаа юу хийлээд өгөөрэй. Зааж гар. Яач. За төрүүлээгээрээ. Ерөнхийдөө миний ярьж байгаа юмнуудыг ойлгож байгаа шүү дээ, тий? Ойлгохгүй юм байвал асуу шүү. Бага нэг хариу өгдөө. Ер нь дажгүй ойлгож л байгаа. Тэгээд байна шүү дээ одоо. Жишээлбэл одоо юу гэдэг энэ рилийг би яг ингээд хийгээ сурмаар байна гэд тиймэрхүү бас хүсэлтэй хүмүүсэж магадгүй шүү дээ. Тийм бодвол бас тэрийг нь хилээд өгөх боломжтой шүү. Одоо миний хэрэг мэдчихэж байгаа зүйл байгаа тэр одоо рилэн дээр те. Жишээлбэл одоо миний рилийг энийг яаж хийсэн бэ гэдээ асуух сая одоо ингээд өчигдрийн рилэн дээр те. Edit програм дээр одоо ингээд бэлэн байж байгаа байхгүй. Тэгэл тэрийг би ингээд хийсэн шүү гэж зарчаараа айгүй хаштаг болчихж байгаа. Гано. Манайх нэг нь хариу өгдөө. Зүгээрээ. За. За иймэрхүү зөндөө юмнууд байна. Гэхдээ миний хувьд бол би сая танарт хэлсэн шүү дээ. Энэ
CapCut-ыг бол нэг ашиглахгүй байгаа. CapCut-ыг ашиглахаар би ингээд амар ажиллагаа ихтэй учраас зөвхөн edit дээр л би ажиллаж байгаа. За тэгэл энэ одоо тэгээд мундаг крил. За эхний төвшөнд бол тэгэл та нар эдрийгээ ерөнхийдөө сайн ашиглаж сур. Одоо энэ дотор байгаа юм зүйлүүд. Одоо энэ дээрээс тэгэл одоо төлөвлөгөө гарах. Одоо тэр төлөвлөгөөгөө одоо ямар видео өнөөдөр хийх вэ? За одоо контент бүтээгч болж байгаа үед бол тэгэл өдөр болгон л өглөөс эрэхтэй л би ямар контент хийх вэ? Юу хүмүүст хүргэх вэ? Ийм л юм бодож байгаа байхгүй. Одоо юу гэдэг олон тийм стресссэн тий асуудлынхаа хажуугаар зүгээр би яг ямар контент өнөөдөр хийх вэ гэж бодох нь айгүй бас бидэрт хэрэгтэй байгаа байхгүй юу? Ер нь их сонирхолтой. Одоо хүмүүс чинь бас л айгүй тийм стрессээ зохицуулж мэдэхгүй те ингээд одоо яг амьдралынхаа нэг асуудлуудыг ингээд зохицуулж мэдэхгүй хүмүүс маань ингээд давхар ингээд одоо real контент хийх одоо тиймэрхүү юу ингээд уулна те ингээд хажуугаар нь оруулаад ирчих юм бол ингээд сатаарах те ингээд юу зуршлаа өөр болох дандаа өглөө босоод стрессжсэн одоо ингээд бодлоос биш бодлоо одоо юу гэдэг контент бүтээх юугаар өөрчлөх. Тэгэхийн тулд одоо ингээд жоохон дадлага болсон тий. Контент хийгээд өдөр болгон тушаад. За CapCut дээр өөр юм байна. За тэгэл ер нь ингээд бичлэгчин болцсон гэх юм бол одоо тэгэл адилхан түрүүний шиг экспорт гэд тавих юм бол одоо минийх дээр ийм би өөрөө би темплейт үүсгээд одоо бусад хүмүүс миний темплейтийг ингээд ашиглах боломжтой байхгүй. Би ер нь бол CapCut-ийн өөрөө юу болцсон. Одоо контент бүтээгч болцсон байхгүй юу? Тэгээ ингээд хүсэлт явуулаад ингээд TikTok-ийнхоо нэг 2 видеог явуулангуудаа тэр хүсэлтээ авчт юм билээ. За тэгээ энэ 1080 гэж байгаас та нар quality буюу та нарын контентний чинь вирилний чинь чанар 1080 энэ дээр биштэй ингээд. Одоо жишээл би болвол одоо энэ одоо 3 uses гэж байгааз би 3 удаа 180-аар энийг ашиглаж болно гэсэн юм одоо юу гэсэн бэ? CapCut заримдаа нөгөө нэг гоё урамшуул зарлаад үнгүү тэдүү удаа хэрэглэж болно энэ төр гэдэг ингээд өгөөд идэх байхгүй юу? Тэнгүүт 180 чинь ингээд юу гэдэг чанар нь ингээд сайн 2 4К гэх юм бол бүр илүү сайн болчихно. Тэгэх юм бол энэ төлбөртэй байгааз тэгээ энийг ингээд идэр чинь нөгөө аппликейшнаа төлбөр мөнгө олохын тулд те ингээд яачих байгаа байхгүй. За тэгээ хадгалахын тулд та нар энийг бити мартаарай. За энийг сайн тэмдэглээд аваарай. AI Ultra HD гэж байгааз энэ ингээд diamond байгааз та нар ингээд зарим хүмүүс нөгөө нэг би ингээд бичлэгээ хадгалж чадахгүй маа гэд тэгээд өгдөг байхгүй юу. Тэгэхээр энэ цэнхрийг бойлуулах хэрэгтэй гэдэг. Хадгалахын тулд энэ цэнхрээ бойлуулад хадгалахгүй бол одоо жишээлбэл энэ цэнхртэй нь бид үл хадгалах гэдэг үзэл да дом гэд те. Дом гэд save share. Ингэх юм бол нараа мөнгө нэгж байгаас надаас за ингээд фро хувилбарыг таах хэрэгтэй гэдэг ингэж байгаа байхгүй. Тэгээд санийхаагаа боловлох хэрэгтэй дээ. Одоо дахиад энэ quality гэдэг рүү ороод энэ цэнхэр дээр x-лэн. Энэ дээр x-лээд down гэдээ дарах юм бол down гэж дараад одоо юугүй эмблемгүй логогүй хадгалах нь save share гэдэг TikTok руу ингээд. Тэгээ одоо ингээд та ингээд 2 удаа ашиглах нэ сая 1080 гэдэг гарч ирж байгаа зэн дээр. Тэгээд ингээд энэ нь болохоор 1080 бас төлбөртэй байгаа байхгүй юу? Стандарт хувилбарыг бас авсан байх хэрэгтэй гэдэг. Тэгээд нөгөө би өөрөө CapCut-ийн контент бүтээгч учраас ингээд заримдаа ингээд ийм учраас ч тэр юм уу эсвэл мэдхгүй заримдаа ингээд юмнуудыг ингээд хэдэн удаа ашиглаарай гэдэг хөөрхөн бэлэг өгөөд төгхгүй. Одоо ингээд template link of text гэтэнгүүтээ. Ингээд үйж очив. Бэлэн болчих жоохгүй. Тэгэл одоо видео руу ороод ингээд орлаа. Хайцнаасаа болоод бодсуудыг авч байсан. За юм бэ. За CapCut бол нэг иймэрхүү.